За гишүүдийн өглөөний амгалан айлтгах. Эн чинь өөрийн өсөлтээр нь чөлөөлөх өргөдөлгөд танилцуулж байгаа юм байна л да. Бид гэртүүд их хурлын даргын байр суурь дээр сонсоод бол хариуцлага тооцож асуулт яригдж байгаа юм ойлгосон шүү дээ. Тэгэхээр чи өөрийн өсөлтээр чөлөөлөх чинь өөр хариуцлага тооцох чинь өөр асуудал шүү дээ. Тэгээ эхлээд ярихдаа их хурлын дарга хариуцлага тооцох асуудал яриадсан. Тэгээ одоо тэгээд өөрийн өсөлтээр гээд орж иж байгаа чөлөөлөх асуудал ярьж байгаа. Тэгэхээр эн чинь хариуцлага тооцож байгаа хэлбэр юм уу? Зүгээр өөрийнх нь одоо хүсэлтээр арга гэрийн гачигдлаар ч гэдэг юм уу, эрүүл мэндийн шалтгаанаас шийдвэр чөлөөлж байгаа юм уу? Энд чинь хоёр өөр одоо асуудал ойлголт шүү дээ. Тэгээ манад нэг хариуцлага ярихлаа дандаа тэг ингээд өөр тийшээ болчихдог ийм юм явуулаад. Тэгэхээр энийг би одоо хариуцлага тооцож байгаа гэж хэлбэр гэж ойлгох юм уу? Өөрийнх нь одоо хүсэлтээр чөлөөлж байна гэж одоо ойлгох юм уу? Тэгээ эн чинь одоо өөрийн хүсэлтээр чөлөөлж байгаа бол хариуцлага тооцно гэсэн их хурлын даргын таны эртүүд яриад ирсэн тэр байр суурь нь одоо өөрчлөгдөж байгаа юм уу? Зандар шатар даргын микрофоныг өгье. Зандар шатар даргын микрофон. За энэ Монгол улс саарл жагсаалтанд орсонтой холбогдуулаад өгсөн үүрэг зөвлөмжийн дагуу санхүүгийн зохицуулах хорооны дарга Монгол банкны ерөнхийлөгч нартай уулзаж хариуцлага тооцох анхааруулах талаар ярилцсан. Хариуцлага тооцох санал шийдвэрээ хэлсэн. Монгол банкны ерөнхийлөгчийн асуудал дараа нь бол хариуцлага тооцох чөлөөлөхөөр орж ирнэ. Санхүүгийн зохицуулах хорооны дарга хариуцлага тооцохоор оруулсан миний саналтай холбогдуулан үүсэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан чөлөөлөгдөх өргөдөл хүсэлтээ өгсөн. Тэгээ энэ холбогдох улсын их хурлаас томилогдож чөлөөлөгдөх албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрөлт ажилласаа чөлөөлөх хүсэлтийг ирүүлсэн учраас санал хүсэлтийн дагуу асуудлыг шийдвэрлэхээр оруулж байна. Хэлсэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Асуулт үүссэн. За баярлалаа. Санал хэлэх гишүүд